Сайн байцгаана уу? 1-р цогцлбор сургуулийн багш Инхмаа байна. Давтлага хичээллээр сурагчдын хосрогдлыг арилгахаар хэрхэн ажилласнаа та бүхэнтэйгээ хуваалцъя. Би багшлах явцдаа ээлжид хичээлбэр дээр хүүхэдний бүрт хурц ажиллахыг, сургалтын явцад сурагчийг сурагчаас нь харилцан суралцуулж багш сурагч ажиллаулдаг. Ангийн мас сургалтад хамгийн их анхаардаг эдлэгээс 4-р хүүхдэд хүн болох чухлыг нэн тэргүүнд үзэж ажил хөдөлмөрт суралцуулах, ахмадаа хүнд итгэх, Монгол ёс заншилд суралцуулан эрүүл зөв Монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхааран ажилладаг байгаа. Давтлага хичээллээр математик, монгол хэлний хосрогдол арилгах хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрөө боловсруулахдаа 1 ба 2 дугаар үйлрэлд судалсан агуулгаас зайлшгүй давтах, зэргийн санах шаардлагатай агуулгуудыг хөтөлбөртөө тусгаж өгсөн. За сурагчтай хүлээж аваад гарааны нөлөөлөл хийж түүн дээрээ анализ хийж ажиллаа. Манай сургууль бол 2 группээр хичээлсэн. 2 группыг хуваахтаа бол сурагчдын арай илүү тулж ажиллах шаардлагатай сурагчтай 1 групп болгож, биетэй ажиллах чадвартайг нь 1 групп болгож хуваасан. Давтлага хичээлийн төгсгөлд хөндлөнгийн үнэлгээг сургуулийн захиргаанаас авсан. За багшийн өөрийн гарааны үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээг гарч зүйлсэн графикийг оруулсан. За эндээс стандарт чанар гүйцэтгэл. Математикийн стандарт бол 10%-аар, чанар 20%-аар, гүйцэтгэл 12%-аар агсан. Монгол хэл стандарт 11, чанар 21, гүйцэтгэл 14%-аар агсан ийм үзүүлэлт гарсан байгаа. Математикийн хичээлээр сурагчдын өгүүлбэртэй бодлого бодох чадварыг илүү анхаарч ажилласан. Өгүүлбэртэй бодлогын гарын авлага бэлтгэж сурагчдад өгсөн. За энэ гарын авлага маань хэсгийн бодлого, хөдөлгөөний бодлого, боломж тооцох, ажлын бодлого, геометрийн бодлого, юултийн бодлого гэсэн ийм бодлогоудаас бүтсэн. За сурагчдын дэвтрийн үйл ажиллагаа эндээс харагдаж байна. За бодлогыг бодохдоо бол сурагчдыг би эрчмийн аргаар их бодуулсрахыг зорж ажилладаг. Бодлогоо товч бичгэлэл хийх, дүрсээ зурах, томьёогоо бичих, нэр болон нэгжийг нь бичих, харандаа шугам хэрэглэх зэрэг дээр бол илүү анхаарсан. Монгол хэлний хичээлээр цээжээр бичих, цэвэр сайхан бичих, ихтэй ажиллах чадвар дээр анхаарлаа. За энэ тараах материалуудыг сурагчдад өгөөд хуулж бичүүлдэг. За энэ тараах нь бичмэл үсгийн фондоор бичсэн, багшийн бичсэн, ангийн хамгийн сайхан бичдэг сурагчдыг бичүүлсэн ийм 3 төрлийн тараах байгаа. Энэ ихийг анги дээр бичүүлээд бичих явцад нь сурагчдад ямар алдаа гаргаж байна, тэр алдааг нь тухай бүрт нь өөрт нь хэлж өгдөг. За энэ улаанаар бичсэн хэсэг бол хамгийн их анхаарах ёстой нүдэлж тогтоох үгнүүд байгаа. Мөн гэрийн даалгаварт энийхээ өгч явуулна. Өгч явуулаад цэвэр сайхан бичүүлээд хуулж бичүүлнэ. Бас гэртээ цээжээр бичээрэй гэдэг даалгаврыг өгдөг. Даалгавраа бол энэ ихүүдээсээ төвөрлээд авсан ч болно. Зөвхөн дангаар нь ингээд цээжээр бичүүлээд гэрийн даалгавраар шалгаад сурагчдын хэрхэн ажиллаж байгааг бас ингэж тооцож ажилладаг. За мөн их нь болохоор зарим нь төвөр өгүүлбэр, зарим нь жижиг ихүүд байгаа. Жижиг ихийнхээ хувьд бол ихтээр ажилуулдаг. Бас дасгал даалгавар ажилуулна. Дасгал даалгавар нь болохоор үгийн утгыг нь тайлбарлах, ойролцоо, салаа, эсрэг утгыг нь тайлбарлаж бичих, үгэнд ил дагавар залгах, үртгшгээр гэсэн
нөхцөл залгаад дүрмийг нь тайлбарлах, диалектын нөхцлөөр хувилгах, эхийн нутгийг нэг өгүүлбэрт багтаанд бичих зэрэг ийм дасгал даалгавруудыг өгч ажилласан. За сурагчдын бичгийн хэв, дэвтрийн үйл ажиллагаа бол маш хатагдсан байсан. Тэгээд хичээлийн явцад бол маш сайжирч сэргэж ирсэн. Унших чадвар дээр хичээлийн эхний 5-10 минутанд сурагчдаараа ном уншуулдаг. Иргэний боловсролын ном, монгол хэлний ном, ангийн номын сангийн номнуудыг уншуулна. Уншихдаа ойлгосноо найзуудтай ярихад бэлдэж уншаарай хүүхдүүдээ гэж хэлээд уншуулдаг. За асуулт асуух, харилцан ярилцдаг. Минутын уншлагыг бол 2 минутанд багтаагаад уншуулцдаг ангийнхнаа А, Б вариант болгоод эхлээд А вариантыг нь эхэл гэж хэлээд уншуулна. Б вариантад суусан хүүхдүүд бол А вариантынхаа сурагчдын үгийн тоог тоолж хэлнэ. Б вариант суусан сурагчдын үгийн тоог болохоор А вариантад суусан сурагчд нь тоолж хэлээл ингээд 2 минутанд багтаагаад уншуулчихтаа. Хүүхдүүдийг нэг минутаар уншуулахдаа юг хаяхгүй байх, мөр алгасахгүй байх, чанга тод хийлэх, энэ сайн хараарай хүүхдүүдээ гэж хэлэхээр сурагчдул бие биенээ маш сайн уншуулад сурцсан байдаг. Тэгээд хичээлийн эхний 5-10 минутанд ном уншуулад хэвшүүлчихээр багшаар хэлүүлэхгүй сурагчид эрт ирсэн хүүхдүүд номоо гаргаад өөрснөө уншаад ингээд сурчихтаа. За гарааны үнэлгээгээр дундаж үг бол 100 аж агаад хөндлөнгийн үнэлгээгээр 100 тоглож 5-1-ээр гисэн байна. Манай хүн ба байгалийн хичээлээр усрагдал бас арилгах зорилгоор та бүхэндээ нэг ургамлыг үрээр тарих гэдэг видео хичээлийг хүргэж байна. Энэ хичээл нь 5 дугаар ангийн ургамал бидний амьдралд сэдвтэй холбогдож байгаа. Хүн болох багаасаа хөтөлбөрийн туршлагын талбай, хүлэмж, хашаандаа ногоо тарих, услах, арчлах, бурдах, хураах, тэжээмэл амтан, ургамлаа арчлах зэрэгт оролцдог хөдөлмөрч хүүхэд байх зорилттой. Зуны даалгаврыг бас арай өөрөөр өгөх юм санаа болох болов уу гэдгийг биднээс өгч байна. За би энэ цахим хичээлээ болохоор улаан лойлыг тарих гэдэг сэдвтэй байгаа. 4-р ангидны сурагчтай зуны даалгавар болгож хүргэж ирсэн. Манай ангийн сурагч бие хүсэл нь улаан лойлоо тариад багштай ургацынхаа дээжийг өгж байгаа зураг энд байна. Ба багл ургамлыг үрээр тарих цахим хичээл. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайхан амарцгааж байна уу? Багш нь өнөөдөр та нартай хүн ба байгалийн хичээлийг заах гэж байна. Хичээлийн маань сэдэв үрээр ургамлыг тарьж ургуулах сэдвтэй хичээл байгаа. За энэ хичээлийн маань зорилго нь болохоор үрээр өрсөлдөө бэлдэх, өрсөлдөөгээ шилжүүлэн суулгаж арчлах байгаамаа. За 2019-аас 20 оны манай ангийн хичээлийн зорилт бол эрүүл бие, эрүүл орчин, хүүхэд бүр ахиц амжилттай суралцагчийн насанд нь тохирсон ажил хөдөлмөрт суралцуулах гэсэн тийм зорилт тавьсан байгаа. За энэ зорилтынхаа хүрээнд хүүхэд бүр 1-2 тийм шинээр 1-2 төрлийн хоол бэлтгэж хийж сурсан, хувцас өөрөө угааж эндүжиж сурах, хөл хорооны үед ээжээрээ эмээгээрээ заалгаад маск өөрснөө ойж өмсөх, мөн толгоон гоёл, үсний боолт хэрэглэлээ хийж сурсны бичлэгүүдийг багш нь аваад маш их баяртай байгаа. За энэ зорилтондоо бас нэмэр болох үднээс энэ хичээлийнхаа сэдвийг багш нь сонгосон. За улаан лойлыг хэрхэн тарих талаар багш нь зааж өгнө. Багшийнхаа зааж өгсөн энэ аргыг сураад бүгдээрээ зуныхаа амралтаар сайхан улаан лойл тарьж ургуулж үзээрэй. Тэгээ тарьсан улаан лойлоороо гэр бүлийнхнийгээ дайлаараа бас сайхан амтрах нь дээрээ гэсэн юм даалгаврыг багш нь өгч байгаамаа. За одоо ингээ бүгдээрээ хичээлдээ орцгоё. За улаан лойл жимсийг та нар ирнэ.
идчихсэн мэт яг штэ. Ямар өнгөтэй вүлээ? Мэдээж улаан өнгөтэй гоё шүүсэрхэг, үсэрхэг тийм жимс байдаг. Улаан лайлын ер нь ач тус нь юу юм бол? За, ач тус нь гэх юм бол А, С, B6, кали гэх мэт хүний биед хэрэгтэй витаминүүдээр баялаг байт юм байна. Бас цус дэлжүүлдэг ясцыг бэхжүүлэх юм сайн үр дүнтэй байт юм байна. За мэдээж улаан лойл буюу помидор маань бол ургамал учраас ургамал маань бидэнд цэвэр агаарыг үнэгүй бэлгэлж яадаг шүү дээ. Тийм болохоор ургамал тарж ургуулж яана гэдэг бол байгаль дээлтэй юм сайн үйлс байгаамаа. За хичээлийн хэрэглэх техникүүдээ багшин танилцуулъя. За энэ бол цэцэг услах, шүршүүр, цэцгийн сав, хөрс бэлдсэн байгаа. Энэ хүнсний скотч, гэлгар уут, нарийн саваамууд, бэлэн болсон үрсэлгээ хийх сав, энэ савтай ус, ажлын бэлий, хутгуур, за үр байна, бас хөрс, хар шороо, элс 2 байна. За энэ тороор бол энэ багш нь шороо, хар шороо, элс 2-ыг шигшээд ингээ бэлтгэцсэн байгаамаа. За зөвхөн хар шороогоор бол үрсэлгээг хийхгүй, бас элс бас тодорхой хэмжээнд орох ёстой. Тэгжээж хөрсийг бол сэргэжүүлж өгдөг байгаа. За ингээ бэлээгээ өмсөд бүгдээрээ эхлээд үрээ өрслүүлцгээе. За үрээ бол 3 сарын 10-аас 4 сарын 10-ны хооронд өрслүүлэх ёстой. За тэгээд өрсөлдөө маань тэрнээс хойш 2 сарын дараа ургаж бэлэн болно. За эхлээд одоо бүгдээрээ энэ өрсөлдөөг өрсөлдөө бэлтгэхийг заая багш. За ингээд бэлэн болсон шороогоо хийчлээ. Шорондоо усаа хийгээд хөрсөө бэлд. За мэдээж ургамал ургахад бол зайлшгүй хэрэгтэй хүчин зүйлсүүд нь юу байх бол юу гэж бодож байна та нар? За мэдээж үржил шим сайтай хөрс, гэрэл, дулаан, ус, чиг бас дээр нь маш сайн арчилгаа хэрэгтэй. За одоо ингэж хөрсөө сайхан чиглэлчлээ багш нь. За эхлээд ингэж хөрсөө ингэж чиглээд бэлэн болгоод за одоо ингэж дараа ингэж хуруугаараа ингэж нөхөлж байгаад нөхөлчин. Тэгэхэд одоо үрээ за помидорны үр маань ийм үсэрхэг нэг юм цагаан хавтгай юм үр байгаа. За нэг ширхэг үрээ хийчихлээ. За одоо нөхөө ингээд битүүлээд үрсээ сайхан тэгшлээд гинэ. За одоо ингээд үрээ дарсан юм чинь услана. Бага зэрэг. Уусаа нэг хөрсөө чиглэлсэн учраас бага зэрэг услана. За одоо бэлэн болсон учраас өрсөлдөөгээ ингээд хүнсний скотч юм уу гэлгар цаасаар ингээд нарны гэрэл сайн тусгаар дулаан газар ингэж тавьж өгнө гэвчтэй. За гэлгэр цаасаар ингээд бүтээгээд ингээд тайдаг чинь. За өрсөлдөө ингээд 7 хоног ингээд сайхан дулаан газар ингээд байлгахаар аянда доороос нь ингээд соёо гарч ирнэ. Соёо гарч ирэнгуут нь гэлгэр уутаа аваад соёоноос үндсэн нишин гарч ирнэ. Үндсэн нишээ гарч ирэхээр нь сайхан шүршиж өсөлж өгнө. За ингээд тарснаас хойш энэ өрсөлдөө маань тарснаас хойш 2 сарын дараа 1 сарын өнгөрөө 2 сарын дараа ийм иш гарч ирж байгаа. Энэ ишигээ ингээд сайхан шүршүүрээр ингээд услаад
Уг нь услахтаа бол хамаагүй их өдөр болгоно услахгүй шүү. Хэрвээ их байнга услаад байх юм бол ус нь ихтээд ургамал маань ургахгүй өгчин. Огт услахгүй байх юм бол хат чинь бас. Тийм учраас услахтаа гараараа ингээ хуруугаараа ингээ хөрсийн ингээ 0.5 см хэмжээтэй ингээ малтаад үзэн тэгээ хураасан байвал усаа хийж услнаа. За одоо манай ангийн хүүхдүүдийн бол зарим нь орон сууцнд амьдарч байгаа, зарим нь гэрт амьдарч байгаа. За тэгэхээр одоо багш нь эхлээд тасалгаанд буюу орон сууцнд амьдарч байгаа хүүхдүүд маань энэ бэлэн болсон өрсөлдөөгээ хэрхэн суулгахыг багш нь үзүүлээ. За энэ бэлэн болсон хөрсөө ингээд нөхлээд бэлдэж агаад одоо өрсөлдөөгээ авахдаа сайхан үндсийг гэмтэхгүйгээр ингээ холуур тойрлаад зөөлнө. Аваараа. За үндс нь ийм үндстэй байна. За тэгээ үндсийгээ сайхан даалд ортол нь ингээ сайхан булаад өгнө. Цэцгийн савааг оллуулад сайхан дараад чигчээд өгнө шүү. За одоо ингээд өрсөлдөөгээ бид нэр ишээгээ суулгачлаа. За мэдээ суулгасан юм чинь услана. Суулгангуудаа өсөлж өгнө. За услаад нарны гэрэл сайн тусах ийм газар тавьж өгнө шүү хүүхдүүдээ. За одоо энэ помидор маань бол ерөнхийдөө ингэж дээшээ ингэж цойлж ургадаг ургамал байгаа. Тэгээд иш нь ингээд дээшээ өндөрсөд ирэх тусам хугарах аюултай байдаг. Тийм болохоор ингээд нарийн саваа модыг ингээд бүтнийхээ хажууд ингээд үнцээ гэмтэхгүйгээр хатгаад тэгээд ишээ ингээд зөөлн уяагаар ингэж татаж ингэж бэхэлж өгнө шүү хүүхдүүдээ. Тэгэхгүй бол хугарах аюултай байдаг шүү. За одоо гэрт амьдардаг хүүхдүүдэд багш нь хашаандаа хэрхэн энэ өрсөлдөөгээ суулгахыг багш нь зааж өгье. За одоо тэгээд таг руугаа явцгаая бүгдээ. За тагнд тарихын тулд тагаа бол ямар газар байрлуулах вэ, бэлтгэх вэ гэхээр тарихаасаа ингээд нэг хоногийн өмнө услаж өгсөн байх ёстой. За услаад сайхан хөрсөө сэргэжүүлээд бэлэн болгочоод тарина. Тарихтаа ингээд одоо тагнд тарьж байгаа юм чинь мэдээж ганцыг тарихгүйгээр олон өрсөлдөө ингээд зэрэг суулгаж болно. Суулгахдаа нэг өрсөлдөөнөөс нөгөө өрсөлдөөний хооронд 40 см, ингээд мөр хооронд бол нэг 50 см хэмжээтэй суулгачж болно. За одоо та нар тарихад бол үрээр тарихад бол оройтохоор байгаа учраас ийм бэлэн өрсөлдөөгээр багш нь тарихыг зөвлөж जैन. Тэгэхгүй бол жоохон оройтно. Орон сууцнд амьдардаг хүүхдүүд бол үрээр тариад өрсөлдөөгээ хийгээд ингээд цэцгийн савндаад шилжүүлээд суулгаад тарьчих болно. Ягаад гэвэл өөлч гэсэн энэ ургамал маань дулаан орчинд ургацдаг учраас болно. За одоо тарингуудаа одоо мэдээж өсөлж өгөх ёстой шүү дээ. За багш нь бас ингээд энэ өөрийнхөө хэрэглээнийхээ помидоруудыг ингээд тарьсан байна. Өрсөлдөөгээ бэлдээд ингээд тарьсан байгаа. За зөвхөн помидор биш хүүхдүүдээ.
зөвхөн помидор биш, энэ үрээр тарьж өслүүлж болох одоо чинжүү, жүрж, алим, цэцэгт байцаа гэх мэт юм өрсөлдгээ хийгээд ингээд ургуулж болох бүх төрлийн ургамлыг тарьж ургуулж болно. Бас нэг гэрийнхээ гадаа цэцгийн мандал хийх нэг нас цэцгийг ингээд тарьж бас ургуулж болно. Гой гойлимод цэцгнүүд байдаг. Тэднийг бас багшийнхаа энэ аргаас суралцаад ингэж тарьж болно шүү хөвгтүүдээ. За Джеймс маань иш маань өндөрсөд ингээ шар цэцэг гарч ирэх ёстой. Шар цэцгийг бол тасалж авч болохгүй. Шар цэцгнээсээ Джеймс маань гарч ирнэ. За Джеймс маань томроод боломжийн хэмжээ томронгууд нь ишин дээр улаах гэж үддэг учраас аваад тийм дулаан зүйл даавнд ороогоод улаалгаад гүйцэд боловсруулад хүнсэндээ хэрглэж болно. Хүнсэндээ хэрглэхээс гадна тэгээд дараа жилийнхаа хүрсэн дараа жил тарих помидорынхаа үрийг гаргаж аавна. Яаж гаргаж авах вэ гэхээр ам хөрөхгүйгээр помидороо задлаад үрийг нь ялгаад сайхан хатаагаад цаасанд боогоод ингээд хадгалах ёстой шүү хөвгтүүдээ. За тэгээд сайхан тарьсан помидороо тэр үлийнхнийгээ дайлаад амттай сайхан зөөш болон хоол хийгээрэй хөвгтүүдээ. Тэгээд эцэг эхчүүч маань гэсэн манай хөвгтүүд бас туслаж бас энэ ажил хөдөлмөрт суралцахад нь бас туслах байхаа гэж багш нь найдаж байна. Ингээ та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.